Thessaloniki 1:5 осно. За 3. Учир нь бидний сайн мэдээ та нарт зөвхөн үгээр бус мөн хүч ба ариун сүнсээр бүрэн баталгаагаар авсан. Гэвчлэн бид та нарын төлөө дунд чинь ямар байсныг та нар мэднэ. Амен. За дахиад нэг ганцхан хэлбэр. Учир нь бидний сайн мэдээ та нарт зөвхөн үгээр бус мөн хүч ба ариун сүнсээр бүрэн баталгаагаар авсан. Гэвчлэн бид та нарын төлөө дунд чинь ямар байсныг та нар мэднэ. Тэгээд баасангагийн оройны залбирлын сулаан дээр юм сэдвүүлсэн сургаал заа гэж бодож байгаа болохоор ганц ишлэл юмшиг уншиж байгаа шүү дээ. Өнөөдөр би танартай бүрэн баталгаатай сайн мэдээ гэсэн сэдвээр үснөөгөө дамжуулах хүсэж байна. Юу гэсэн сэдв болчих вэ? Тэгэхээр хүмүүсээ сайн мэдээ тараалт гэдэг сайн мэдээ гэдэг зүйл бол чуулганы хувьд бол үнэхээр чухал зүйлийн нэг шүү дээ. Сайн чуулган христийн бүхэл чуулганууд сайн мэдээ тараахын төлөө оршдог, сайн мэдээ тараад амьдардаг. Сайн мэдээ бол чуулганы хийдэг 5 үйл ажиллагааны нэг. Тэрнээс илүүгээр чуулган өөрөө сайн мэдээний төлөө оршдогоо гэж хэлж байна. Тэгэхээр та бид сайн мэдээ тараах гэдэг бол үнэхээр чухал хэрэг шүү. Тийм үгүй юу? За тэгэхээр миний хувьд сайн мэдээ чухлаа дагалахгүй юу? Миний хувьд сайн мэдээ чухлаа. Тэгэхээр сайн мэдээ тараах гэдэг нь бидний үнэхээр чухал зүйл мөн. Гэхдээ сайн мэдээ тараах олон янзын арга зам, арга хэлбэрүүд байгаа. Гэхдээ өнөөдөр би та бүхэн 1-р Тесалоник номон дээр Илч Паул тэдэнд хэрхэн сайн мэдээ ярьсан тухайгаа тайлбарлахдаа сайн мэдээ маань тэднэр дээр яаж очисон гэсэн байдлаар бүрэн баталгаатайгаар очисон юм а гэж хэлээ. Тэгэхээр сайн мэдээ тараах олон арга зам байгаа ч гэсэн тэр дундаа бүрэн баталгаатай сайн мэдээ байна гэж хэлж болох гэдэг. Тэгвэл тэр бүрэн баталгаатай сайн мэдээ гэж юу юм? Яавал бүрэн баталгаатай сайн мэдээг бий болгож чадах юм бэ? Өнөөдөр энэ ярих гэж байгаа зүйл гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр эхний чинь та сайн мэдээ тараах ямар чухал вэ гэдгийг 7 хоног болгон сонсож байгаа. Гэтэ зарим хувьд маань нэг юм ял шиг байдаг баг. Сайн мэдээ тараах хэрэгтэй юмсан да. Гэсэн ирнэ чадахгүй байх юм да. Энэ сайн мэдээг сонсохоор юм урам зориг өдөөлт авахгүйгээр эсгээр буруудахад мэдэрдэг. Сэтгэлээр ундаг, эсвэл өнгөрсөн төсвөр дурсамжууд санагддаг ч юм уу. Адгүй тийм байж болох юм. Гэтэ тийм байгаа бол энэ дээр бид өөрөөсөө имчилгээ хийх хэрэгтэй. Бид сайн мэдээ гэхлээр хүмүүс аврагдах зам, хүмүүс бүх ийм эрг утгаар сайн мэдээг ойлгож авах хэрэгтэй. Ойлгосон уу? За сайн мэдээ гэхээр янз бүрийн төрдөг сөрөг сэтгэгдлүүд байгаа бол авч хаяа. Сайн мэдээ гэж хэлэхээр эрг сэтгэлдлийг хүлээн авдаг болохыг өрөөё. Тийм артаар энэ дээр. За тэгвэл би та бүхний яг энэ зам руу хөтлөмөр байгаа даа. Яг эзний цуглааны мөн бас бидний холбоо шуулгануудын бүгднгийн яг энэ миний өнөөдөр ярих гэж байгаа бүрэн баталгаатай сайн мэдээ рүү хөтлөмөр байгаа юм шүү. Тэгэхээр миний ярих гэж байгаа зүйлийг сайн сонсоорой. Тэгэхээр бүрэн баталгаатай сайн мэдээ гэж яг юу юм бэ? Яавал бүрэн баталгаатай сайн мэдээ ярих юм бэ? Тэгэхээр Тесалоник чуулганд Паул сайн мэдээ тараасан тухайга юу гэж ярьж байна гэхээр ингэж хэлж байгаа. За. Сайн сонсоорой. Дараа нь би танаа асуухаар бүгдээр хариулж чаддаг байх шүү. За. Тэн дээр үчиж байна гэхээр бидний сайн мэдээ та нар зөвхөн үгээр бус гэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл сайн мэдээ тэдэнд үгээр очсон юм байна. Сайн мэдээг ярихтаа бид юугаар ярьдаг вүлээ? Үгээр ярих болно. Өөрөөр хэлбэл ертөнцийг бурхан бүтээснээс ахуулаад хүн төрөлд нүгэл үйлдсэн тухай, бурхан хүн төрөлд аврахын тулд Есүс илгээсэн тухай, Есүс тэгэхээр хэрхэн уучлагддаг бурханы хүүхэд болдог тухай бид ярих болно. Тэгэхээр сайн мэдээ гэдэг яг үнэндээ Есүс Христийн тухай ярьж байгаа яриа шүү дээ. Сайн мэдээ юм бол Есүс царийн ганц аврагч маань тухай ярьж байгаа юм. Тэгэхээр сайн мэдээ гэдэг үгээр ярих болно. Тэгэхээр Паул юу гэж ярьсан бэ гэхээр бидний сайн мэдээ танад очихдоо юугаар бус гэсэн бэ? Ямар үгээр бус гэсэн? Зөвхөн үгээр бус гэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл сайн мэдээ Паул Коринт Тесалоник чуулганд ярихдаа үгээрээ ярьсан юм байна маа. Үгээр ярьсан. Гэхдээ юу гэж ярьж байгаа зөвхөн би үгээр Есүсийн тухай яриаггүй маа гэж хэлж байгаа. Зөвхөн үгээр очоогүй. Өөрөөр хэлэх юм бол бүрэн баталгаатай сайн мэдээг бий болгохын тулд
Бид зөвхөн үгээр яриад болохгүй юм байна гэсэн үг байна. Бид иргэн тайныхаа хүмүүстэй зөвхөн үгээр ярьдаг шүү дээ. За Есүс итгэх. Есүс гэж аврагдсан шүү. Хоёлаа чуулганд яваад эзэнд итгэхээ ингэж ярьдаг. Гэтэ заримдаа бид сайн мэдээ ярих гэхээс илүүгээр урддаг шүү дээ тийм ээ. Хичлээ. Манайс нь хоёлаа манайс нь очиод нэг үзээч. Ямар нэгэн байдлаар өөрсдөө ч ураагүйч үгээр ажилладаг. Тэгэхээр сайн Тесланы чуулганд ямар ч үсэн зөвхөн юугаар очиагүй юм байна. Үгээр очиагүй юм байна. Тэгвэл юугаар очсон юм бэ? Зөвхөн үгээр их юм а дээр нэг юм зүйл нэмэгдсэн гэсэн үг үстэй. Дээр нь юу нэмэгдэв? Мөн хүч ба ариун сүнс дор бүрэн баталгаатай гэсэн юм а. Өөрөөр хэлэх юм бол Тесланы чуулганд сайн мэд дарахтаа үгээр ярьсан. Үгэн дээр нь юу нэмэгдсэн бэ гэхээр хүч нэмэгдсэн байна. Хин хүч вэ? Ариун сүнс нэмэгдсэн. Дээр нь хэн бас байсан? Ариун сүнс байсан гэсэн үг. Тесланы чуулганд сайн мэдээ Паул ярихдаа Есүс Христосийн тухай ярина. Есүс Христосийн тухай ярингууд Бурхны хүч сайн мэдээг дагав бий болж ирсэн гэсэн үг юм. Бурхны сайн мэдээний үгийг дагаад дээр нь ариун сүнсний ажил бий болж ирсэн гэсэн үг юм. Ингэх үедээ бүрэн баталгаатай сайн мэдээ Тесланы чуулганд яригдсан гэсэн үг юм. Ойлгомжтой. Тэгвэл бид өмнө нь сайн мэдээ ярьдаг байхдаа зөвхөн юугаар ярьдаг байжээ? Үгээр ярьдаг. Энэ тухайн хүн яаж очихгүй байсан байна? Бүрэн баталгаатай очихгүй байсан юм байна. Тэгээд дандаа тийм биш ч гэсэн өөрөөр хэлбэл тэр хүн тухайн сайн мэдээг сонсоод тийм үү? Гэд өнгөрөх нь бүрэн баталгаа байхгүй наа гэсэн үг юм. За тэнд нэг сая төгрөг өгч гинэ гэсэн нэг мэдээг нэг тань дээр аваад ирлээ. Тийм нэг сая төгрөг өгч. Тэгэхээр та эргэлзэж тийм үү? Зүгээр яцах нэг сая төгрөг өгөөд ямар газар байдیں۔ Тэгвэл нөгөө хүн чинь тэр хараа би нэг сая төгрөг авсан гэх нэг сая төгрөг харуулах ч юм уу? Эсвэл нэг сая төгрөг холдож авсан юм харуулах ч юм уу? Эсвэл нэг сая төгрөг аваад баярлж байгаа хүний бичлэгийг үзүүлэх ч юм уу? Ямар нэгэн байдлаар өөр зүйл хийх юм бол нөгөө хүн чинь нэг сая төгрөг өгөөд байгаа юм да тэгээд тийшээ явах гэж оролдох байна. Яг энэ юм ба. Есүс царайнаас авах юм аа гэж ярихаар нь хүлээ авах гэсэн. Дээр нь нэг хүч гэж юу гэсэн үг вэ гэхээр тэр хүний төлөө залбирч өгөх үед илэрхсэн ч юм уу. Эсвэл янз бүрийн бурхан тэр хүний тухай иш үзүүлэг өгсөн ч юм уу. Эсвэл янз бүрийн гайхамшгууд бий болсон ч юм уу. Дээр нь тэр хүн Есүс Христ итгэх үед ариун сүнсийг хүлээн авах харилаар ярих ч юм уу. Иймэрхүү зүйл бий болохоор энэ ярьж байгаа Есүс чи үнэн юм байна. Яагаад? Энэ надад Есүсийн тухай ярьсан миний талаар залбирч өгсөн чинь илэрхсэн ба. Энэ надад Есүсийн тухай ярьж өгсөн дараа миний төлөө ямар зүйл хийсэн чинь Бурхны нэрээр хийсэн тэр зүйл нь биелсэн ба. Энэ миний төлөө залбирч өгөхөд би дөнгөж сая Есүсгээд ариун сүнсийг хүлээн авсан ба. Ингээд ирэх юм бол сайн мэдээ тэр хүнд юугаар очиж байна? Бүрэн баталгаатай очиж байна. Тэгээд энэ ганцхан энэ байхгүй. Коринт чуулганд ч гэсэн Паул сайн мэдээ ингэж ярьсан. 1-р Коринт ном. 1-р Коринт номын 2. 2-р Коринт ном шүү байна. 1-р Коринт ном. 1-р Коринт номын 2-оос харъя. 1-р Коринтын 2-р бүлгээр. За 2-ын 4-өөс эхэлнэ. За, асноо. Үгмийн чи тонхоглолмын чи мэрэгэн ухааны ятгалын үгээр бос. Окей. Тэр өөрөөр хэлбэл үгмийн чи ятгалын тонхоглолмын чи юу гэж ярьж байгаа гэхээр сайн мэдээг ярьж байгаа. Гэхдээ миний сайн мэдээ мэрэгэн ухааны ятгалын үгээр бос байсан юм аа. Өөрөөр хэлэх юм бол Паул Коринт чуулганд бас сайн мэдээ ярихдаа ингээд маш гоё ингээд тархинд нь ойлгуулахаар мэрэгэн үг яриагаа сайн мэдээ яриаггүй гэж хэлж байгаа. Яг бид хүмүүс сайн мэдээг маш их ойлгох гэж оролддог шүү дээ. Ийм юм учраас тийм юм учраас тийм ойлгол очоогүй маа. Харин сүнс ба хүчний илэрлэг байсан нь. Паул сайн мэдээ үгээр ярьсан. Тэгээ давхар юу байсан гэж. Ариун сүнс ажилласан байна. Бас давхар юу ажилласан бэ? Ариун сүнсний хүч ажилласан. Илэрлэр байсан нь цаашаа итгэгч нь хүний мэрэгэн ухаанд бус харин Бурхны хүчинд байхын тулд юм.
Би таяд манайхан чухал юм ярьсан. Миний ойлгож байна. Тэр сайн мэдээ тэдэн зөвхөн ятгалын үгээр очиагүйгээс гадна сайн мэдээ ярьж байгаа үед ариун сүнс өгөгдчихсэн байна. Сайн мэдээ ярьж байгаа үед нь бурхны хүч тэр газар биелээ олж ирсэн байна. Тэгээд ирэхээр тэр хүний итгэл нь 5 дахь эшлэлээр хүний мэрэгэн ухаанд бус. Харин бурхны хүчинд байж байгаа. Тавчхандаа ярил сайн мэдээг зүгээр нэгэн мэддэг итгэж болж хүрээгүй. Сайн мэдээ бол бурхны хүч юм а гэдгийг ойлгосон итгэж болон хуурж байна гэсэн үг. Тийм итгэлтэй болж хуурж байгаа итгэл байна. Тэгээд та нар энэ ялгааг ойлгох хэрэгтэй. Зөвхөн мэрэгэн ухааны итгэл. Мөн бас бурхны хүчний давуу итгэл хоёр асартай ялгаатай байна. Тэгэхээр чуулганд явж байгаа та бидний явж гисэн тийм хүмүүс олон байгаа. Та бидний дунд ч гисэн байгаа. Сайн мэдээ толгоороо л мэддэг хүн байгаа. Зүгээр сайн мэдээ Иесус итгэх хэрэгтэй маа. Итгэл нь яг тийм л байдаг. Тэгээд зарим хүмүүсийн хувьд сайн мэдээ бол арай өөр хүчтэй байдаг. Тийм учраас сайн мэдээ бүрэн баталгаатай очихын тулд нь үгтэй хамт сайн юу давхар явж явах хэрэгтэй. Ариун сүнс ба ариун сүнсний хүч бий болж явах хэрэгтэй. Амен. Яс хүн дахин хайзуугаад. Өнөөдрийн манай эзний цуглаан ч адилхан, өөр Монгол чуулган ч адилхан бидний тулгараад байгаа асуудал юу вэ гэхээр бид бурхны үгийн дагуу сайн мэдээ ярих байна гэсэн үг юм. Бид зөвхөн үгээр сайн мэдээ ярьж байгаа юм байна. Тийм учраас бидний сайн мэдээ ярьж байгаа үг хүчгүй байгаа. Бүрэн баталгаагүй байгаа. Би асууя. Та сайн мэдээ ярьж байхад ариун сүнс тэр хүлээ авч гинэ үү? Сайн мэдээ ярьж байгаа үед нь таны сайн мэдээг дагаад ариун сүнсний хүч чадал тэр газар бий болж байна юм аа. Өнөөдөр маш олон Монголын чуулганууд зөвхөн бид үгээр ярьж байгаа. Үгээр яриад болохгүй болохоор нь сүм дээрээ янз бүрийн үйл ажиллагаа зохион хүмүүсийг урьж байгаа. Ураад хийж байгаа зүйл нь үзүүлж харуулнгаа дахиад үгээр ярьж байгаа. Тийм учраас 10 жил болж байгаа, 20 жил болж байгаа хэрнээ бах байдгаараа бид байгаа. Бас ариун сайн мэдээг ярих зөвхөн үгээр ярьдаг болохоор үгээрээ сайн мэдээ ярих бүрэн баталгаагүй очино. Тэгэхээр нөгөө хүмүүс нь итгэхгүй, Есүсийн юм ярихын, гадны юм ярихын, балааны толгоогоо эргүүлэгдсэн өгөөдөөс нь ийм үг ярихаар шамтрал сэтгэлээр унтдаг. Тэгээд дараагуудаа ярмааргүй санагдаж эхэлдэг. Дараагууд энэ хүн ярьчвал юу гэж бодох болоо гэж боддог. Яагаад тэгэхээр сайн мэдээг дагсан ариун хүч байхгүй учраас сайн мэдээг дагсан хүч чадал гарч ирэхгүй байгаа учраас бид өөрөө хүртэл ярьж байгаа зүйлдээ бүрэн итгэлтэй байж чадхаа болж эхэлж байгаа. Өнөөдөр Монгол чуулган, эзэн чуулган, бүх ялгаагүй чуулганд тулгарч байгаа асуудал юм байхгүй юу? Тиймээс үгийн дагуу сайн мэдээ ярья. Би та бүхнийг энэ зам руу удирдах гээд байгаа. Яг энэ зам руу та бүхнийг удирдах үнэхээр хүсэж байгаа. Гэхдээ хамгийн чухал нь та бидэнд сэтгэл байх хэрэгтэй. Ингээд сайн мэдээ ярих нь зөв юм биш үү дээ. Энэ чинь Библийн дагуух сайн мэдээ юм байна шүү дээ. Энийг ойлгох хэрэгтэй. Зүгээр нэг хөтөлбөр хийх гээд байгаа юм шиг. Зүгээр нэг юм бол бас ахлагч нэг юм яриад байгаа. Тэрийг нь би бол ойлгохгүй. Гэхдээ яг гоо бус нь хийдэг юм байгаад нагчиг хүн чадахгүй. Яг иймэрхүү ойлголттой байж болохгүй. Яг өнөөдөр би харцаад байна шүү дээ тэрийг нь. Үгийн дагуу сайн мэдээ ярих гэдэг чинь энэ юм байна. Тэгэхээр би танд дамжуулаад. Гэхдээ та харахгүй байж болохгүй. Хоёулаа адилхан харах хэрэгтэй юм. Сайн мэдээ ярихтаа зөвхөн үгээр бус. Ариун сүнс ба хүч дотор ярих хэрэгтэй юм. Тэгэх юм бол тэр хүний итгэл, хүний мэрэгэн ухааны дагуу итгэл биш. Бурхны хүчний дагуу итгэл болох юм байна. Амен. Энийг харах хэрэгтэй байхгүй. Тийм учраас бид өдийг хүртэл зөвхөн үгээрээ сайн мэдээ ярьж ирсэндээ гимших хэрэгтэй юм байна. Бурхан анханаас бидэнд тийм сайн мэдээ зааж өгөөг учраас. Гимшээр ихээр гимших хэрэгтэй байхгүй яг үнэндээ. Нэрээ тийм нэг жовж ирсэн юм байна. Тиймээс дүүн яах хэрэгтэй? Үргэлжлүүлэн хүсэмжлэх хэрэгтэй. Бидний сайн мэдээ бол юугаар нь явж чадаад байна. Үгээр нь яагаад вэ? Хэдий бидний сайн мэдээ ярихад хэн бас ажилласаа. Ариун сүнс ажилласаа, бас юу ажилласаа. Хүч ажилласаа гэж бид түүний төлөө тэмүүлэх хэрэгтэй юм байна. Энэ бурхны үгийн дагуу сайн мэдээ харах. Тэгвэл асууя. Та яагаад хоёрхан Библийн ишлэг барьчаад ингэж ярьж байгаа юм бэ?
Би Галаад номд бас дахиад чадна. Галаад номдэр бас юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр та нар миний сайн мэдээг сонсоод ариусгаас хүлээн авсан шүү дээ. Та нар миний сайн мэдээг сонсож итгэснээрээ Бурхны гайхамшиг харсан шүү дээ гэж Паул хэлсэн байдаг. Тэгвэл Галаадын чуулганууд, Галаадын чуулган гэх юм бол доор хаяж 5 чуулган байгаа. Тэдгээр 5 чуулган ч гэсэн сайн мэдээ Паул ярихдаа зөвхөн үгээр яриаггүй байна. Тэгээд 5 чуулган гэсэн Паул сайн мэдээ ярих үед сайн мэдээг сонссон хүмүүстээр аль нь ариуснаас бууж ирж исэн, сайн мэдээ сонсож байгаа тэр хүмүүсийн дээр Бурхны гайхамшигуд бий болж ирсэн юм байна. Тэгэх юм бол Паулын ярьж байсан бүхэл чуулганууд дээр сайн мэдээ ярихдаа зөвхөн үгээр биш байх нь ариуснаас давхар ажиллаж исэн байна. Бурхны гайхамшиг давхар бий болж ирсэн байх нь шүү. Тэгмээс Бурхны үгийн дагуу сайн мэдээ арга энэ бол бүрэн баталгаатай сайн мэдээ. Гэтэ бүр дахиад асууж магадгүй. Өөр баталгаа байна уу? Есүсийн сайн мэдээ ярьсан арга харахж ойлгомжтой шүү дээ. Есүс Матай номдэр 4:2-3 дээр синагогт нь заалаа. Бас сайн мэдээ тунгаглалаа. Бас юу вэ? Өвчнүүдийг идгэлээ. Есүсийн өвчнүүдийг идгэж өчтөрүүдийг зайлуулж исэн байсан үйл явдал нь хүртэл ариун сүнстэй хамт хүч бий болж исэн үйл явдал шүү дээ. Тэгвэл тэдгээр Есүсийн сайн мэдээг сонсч исэн хүмүүс юу гэж бодох вэ? Есүс чинь ер нь лаг Бурхны хүн байсан байх шүү дээ. За ойлгосон. Ямар ч байсан би толгоогоор ойлгосон юм аа гэж яваагүй байхгүй. Есүсийн сайн мэдээг сонсч исэн бүх хүмүүс тэр хүмүүс бүгд шоконд орж исэн. Мөн бас Есүсийг харангаа гайхаж Бурханд алдрыг өгч исэн. Яагаад тэдний дунд хүчтэй сайн мэдээ ажиллаж исэн болохоор. Тэгээ Есүсийг харахтаа тэр өөр нэг юм байна гэдгийг хүмүүс ойлгож исэн. Яагаад зөвхөн үгээр очиагүй учраас тэр байхгүй юу. Тэгвэл зарим хүмүүс асуудаг. Есүсийн цаг үед л эдгээр гайхамшигуд бий болж исэн биш юм уу? Ариун сүнсний ажиллагаа бий болж исэн юм шүү. Одоо үед чинь өөр юм шүү. Еврей номдэр юу гэж хэлдэг вэ гэхээр Есүс өчигдөрч, өнөөдөрч, мөнхөнд хിവэр. Өнөөдөр эзэн Есүс ариун сүнсээр бидэнд хамт байгаа шүү дээ. Тэр 2000 жилийн өмнө хийж байсан ажлаа өнөөдөр ч бидэнд дунд хийх гэж хүсдэг гэдэг байна. Миний харж байгаа болж байна. Энэ зүгээр нэгэн Библийн нэг онол биш. Энэ бол чуулганы явах ёстой зам. Гэтэ бид ингэж явахгүй байна. Харин бид ихлээр ингэж явснараа Монгол чуулганд ингэж явах арга замыг нээж өгмөр байгаа юм байна. Би өнөөдөр танд юу ярих гэдэг нэг гэхээр хамгийн түрүү энэ сэтэл бидэнд байх хэрэгтэй юм. Сэтэл. Ингэх зүг байсан байна. Ингэх зүг юм байна. Зөвхөн сайн мэдээ юугаар ярьж болохгүй юм байна. Үгээр ярихгүй юм байна. Юу ажиллах ёстой? Ариун сүнс ажиллах ёстой. Юу бий болж байгаа ёстой? Ариун хүч бий болж байгаа ёстой. Тэгвэл энийг дахиад өөр үгээр батлаад юу л цаг байна. Үйлс номны эдгээр үлээ. Би бичиж хэлж байгаа хүмүүс баярлалаа. Би бичиж хэлж байгаа хүмүүс дараа нь байна. Үйлс нэг нь тасна. 3. Харин ариун сүнс та нар дээр ирэхэд та нар үчигэж тэгээд Иерусалим бүх Юуда, Самар, тэр байтугай дэлхийн эзгаар бүртэл миний гэж болно. Энэ дээр юу гэж хэлсэн бэ? Энэ дээр юу гэж хэлсэн бэ? Эсдэж отгоос өмнө шамнараа та нар сайн мэдээ тараа гэж хэлээгүй байж. Иерусалимд очиод байж. Би бидэж бодсоо Есүс амьсныхаа дараа шамнараа шууд за би амьсаа та нар харсан сайн мэдээ гэс 5 өдөр бол сайн мэдээ гараарай гэж Есүс хэлэх болов гэж бодсон. Гэтэ тэгээгүй. Есүс байж. Иерусалимд хүлээ. Юу хүлээх вэ? Ариун сүнсийг хүлээн. Тэгээд ариун сүнсийг хүлээн авахлаарэ та нар юу болно? Ариун сүнсний хүчийг олно. Тэгээд ирэхэд та нар юу болно? Гэрч болно. Юмсэ. Есүсийн хэлсэн үргэн энэ дотоод 3 юм гурлаа явж байгаа. Нэгдүгээрх нь ариун сүнс бас хүч дараа нь гэрч. Ариун сүнсийг хүлээн авсан юм бол бид юуг нь авах ёстой? Хүчийг нь авах ёстой. Ариун сүнс болоод ариун сүнсний хүчийг авсан хүмүүсээр юу болдг юм аа? Гэрч болдгоо. Энд дээр ариун гэрч болоорой гэж хэлээгөө би дахиад хэлээ юу?
гэрч болно гэж хэлсэн. Энэ үгийг битгий мартаарай. Энэ үнэхээр чухал. Бид сонсоод өнгөрч болохгүй. Гэрч болно гэсэн юм. Яагаад ариун сүнс хүлээн аваад ариун сүнс хүчийг авсан хүн аяндаа гэрч болдог юм. Тэр хүн Есүсийн тухай ярихгүй бол зүгээр сууж чадгаа болж эхэлдэг юм. Тэгвэл яагаад бид гэрч болохгүй байгаа юм бэ? Өдөргөл яагаад гэрч болж чадахгүй байна гэхээр хүч нь авахгүй учраас тэр юм байна. Ариун сүнсний хүчийг авах үедээ тэр хүн аяндаа гэрч болдог. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ? Би жишээ авч ярьж байгаа юм сайн ойлгоорой. Би дахин Есүс санаад байгаа юм. Хэм үлээ? Баасуу ариун сүнс хүлээн авсан. Тэг баасуу ариун сүнс хүчийг авлаа гэж бодлоо. Хин зодоо цаадлаа хийсэн. Тэр баасуугийн өмнө ариун сүнс хүчийг авлаа гэж бодлоо. Өөрөөр хэлбэл би дахиад жишээ авч байгаа шүү. Баасуугийн өмнө хүний төлөө залбирах үед яг тэр хүний амьдрал ямар байгааг бурхан илчилж өгөөд яг нэг илчилж өгдөг сүнслэг хүчтэй байлаа гэж байна. Хүнтэй уулзаад ярьж зогсож байгаа үед ариун сүнс асуухаар ариун сүнс энэ хүн ийм байдалтай байгаа учраас ингэхлээр дээрээ гэсэн дуу хоолой сонсдог тийм ариун сүнс хүчтэй байлаа гэж байна. Тэгвэл энэ хүн хизээж зүгээр суугаад гэж чадахгүй. Энэ хүн яах вэ гэхээр өөдөөс нь Есүсийн тэнэг мангар чи юу яриад байгаа гэж хичээсэн ч гэсэн энэ хүн ажилласаар л авах. Яагаад ариун сүнс хүлээн авсан дээр хүч илэрсэн учраас энэ хүн үүнийг барьчаад зүгээр суухгүй юм байна. Нэг хүнд ч гэсэн Есүсийн тухай ярмаа санагдах байна. Тэр хүн эсэргүүцсэн ч гэсэн дараагийн нэг хүнд ярих болно. Тэр хүн нь хүлээн авах болно. Яагаад тэр сайн мэдээ бүрэн балгаатай очиж байгаа учраас. Жишээлбэл single mom чиний хүлээн залбирч өгсөн чи идэгдэг байлаа гэж байна. Адуу бүх хөвчийг идэхгүй байхгүй 10 хөвчтөнд л тавихад 5 хүн идэрдэг байлаа гэж байна. Тэгвэл энд бас зүгээр суухгүй. Муу хэлжсэн ч гэсэн Есүс тухай ярьж өгч би залбираад өгье. Есүс тухай ярьж би залбираад үзье. Есүс тухай ярьж би нэг залбираад үзье. Тэг би Есүс сайн мэд дүнгээсээ сонссон. Гэтэ миний өвдөжсэн нурууны төлөө залбирч өгсөн чинь нуруу маань идэгсэн. Тэг миний хөл идэгсэн. Эсвэл миний явж чаддаггүй байсан хөл зүгээр болоод явж эхэлсэн. Тэгвэл яах вэ? Хамгийн ихний чинь би өөрөө урам зориг аваад би дараагийн өмнөр явах тэр хүч урам зориг авах өөрийнхөө гис чаж хувирах гол. Тэгээд тэрээс гадна тэр хүний хувьд сайн мэдээ бурхны хүч дотор ирж байгаа учраас сайн мэдэн гэсэн бурхны хүч дотор бий болох болно итгэлээ. Тэгээд цуглаан зарим бидний мэдж байгаа ачлан 7 хоног болон ирээ суучаад явдаг хүн болохоо болж эхэлнэ. Бурхан ч амин шүү дээ гэсэн имэйлттэй айлттай мөн талархалтай сэтгэл хөдлөлттэй болж эхэлнэ шүү дээ. Тийм учраас Есүс ихтэй ариун сүнсийн хүлээн аваад хүчийг олоод тэгээд ирч болно гэж хэлсэн юм. Тэгээд яг энэ үгийн дагуу Үйлс номыг харахаар ийм үйл явдлууд бий болдог шүү дээ. Петр сайн мэдээ тарааж байгаа үед яаж ярьж ирсэн юм бол Петрийн хувьд нь Петрийн сүүдэр нь хүртэл эдгэрч хүмүүс сайн мэдээ хүлээн авч ирсэн шүү дээ. Хэрвээ энэ гайхамшигаар сайн мэдээ ярьдаггүй юм бол Бурхны хүчээр сайн мэдээ ярьдаггүй юм бол Үйлс номын ихэнх хэсэг нь урж хайх хэрэгтэй болно. Энийг бичих хэрэггүй байх байсан юм аа. Энийг бичих хэрэггүй байсан, Үйлс ном бичих хэрэггүй байсан. Энэ за Петр нь дүүрсэн эзэнтэй хамт байсан чинь сайн хийж чадсан юм байлгүй дээ. Тэгвэл Стефан яасан юм бэ? Стефан амиа өргөдөг тийм үстэй шулуун шулаад өгдөг. Тэгвэл Стефан Есүс хараад байгаа чинь нэг байгаагүй шүү дээ. Тэгээд Стефан сайн мэдээ тарааж байгаа үед сайн мэд ариун сүнсээр хүчээр сайн мэдээ ярьдаг. Олон хүн Стефаны үгийг сонсож сайн мэдээ итгэх үед хүмүүс атаархаад тэгээд Стефаныг хийсрээ гүтгэж шулуун шилж алдаг байхгүй. Стефаныгийн дараа Филиппас сайн мэдээ ярих үед бас олон гайхамшиг бий болдог. Тэгээд хойшоо Паул явдаг. Паулын хувцсыг хүмүүс түрхэл идэгдэг шүү дээ. Мосос юу ч хэлдэг байлаа. Би Есүсийг мэдэн Паулыг ч харин та нар юм. Тэгвэл Мососны ертөнцид Паулыг мэдэх хэмжээгээр Мососны ертөнцид Паул гайвуудсан гэсэн үг биш юм уу? Хэрвээ ийм зүйл бидний хамгийн хэцүү юм юу вэ гэхээр Библиэлд бидний сайн мэдээ ингэж яриараа хэлээд багт.
ийм байдгийг маа хэлээд байна. Бидний сайн мэдээ ийм байхгүй байгаад бид шаналхгүй байгаа байхгүй юу? Бидний сайн мэдээ ийм болохгүй байгаад ийм болох юмсан да гэж тэмүүлэхгүй байгаа байхгүй юу? Ийм байхгүй байгаад гимшгүй байгаа байхгүй зүгээр л тийм юм байлгүй нэ. Энэ нь хамгийн том асуудал байгаа байхгүй яг үнэндээ. Миний ойлгож байна тийм. Би зэмлэх тухай яриаггүй, би зэмлж байгаа биш. Би таны зүгээр л урайлж байгаа юм. Угаасаа зөвхөн үгээр сайн мэдээ ярихаар бурхан бидний томилоогүй маа. Тэгвэл яах ёстой юм бэ? Бид сайн мэдээ үгээр ярина. Бидний сайн мэдээ ярих үед ариун сүнс ажиллах ёстой юм. Бидний сайн мэдээ ярих үед эзний хүч бий болж явах ёстой. Тэгснээрээ бид тэр хүний итгэлийг хүний мэрэгэн ухааны дагуу итгэл биш, бурханы хүч доторх итгэл болгон хувиргах юм амин. Тэгэхээр хоёр асуудал гарч ирнэ. Бид гимших ёстой. Бид бас тэмүүлэх ёстой. Өнөөдөр бид яаж сайн мэдээ ярьж ирсэн зэрэг гимших ёстой. Яаж сайн мэдээ ярих ёстой тухайгаа тэмүүлэх ёстой. Одоо 9 сард ариун сүнсний хүчээр сайн мэдээ ярих тэр семинар хүмүүс ярьж байгаа гэсэн шүү дээ. Тэр хүмүүс ирээл цаагаал яваад өгнө. Гэтэ тэр хүмүүс тэгж хийж байгаад би баяртай байгаа юм. Яагаад тэд Библийг мэдээд байгаа байхгүй. Ингэж явах ёстой хараад байгаа байхгүй. За бос хүмүүс хараад ойлгохгүй байх нь ядаж бурханы надад харуулсны дагуу миний сургаалыг сонсож байгаа та бүхэн ядаж шатаад шиг. Ингэж ярих ёстой гэдэг, ийм байх ёстой юм а гэдэг. Тиймээс тэмүүлэлтэй. Тэмүүлэлтэй. Тэмүүлэхээс байна. Тэмүүлэн хагад тэмүүлэхгүй байгаа юм байна. За. Тэгвэл ариун сүнс өнөөдөр бидэнтэй хамт байгаа юм. Ариун сүнс бид юу гоох ёстой вэ гэхээр хүчийг гоох ёстой. Ариун сүнсний хүч нь зөвхөн зориг биш ээ. Өөр зөндөө олон хүч. Тэр дундаа би онцгой хэлмээр ариун сүнсний бэлэг авьяасны тухай гуйгараа. Коринт чуулганы хувьд ариун сүнсний бэлэг авьяас байдаг шүү дээ. Би өмнө би судалдаар хийжсэн. 12 дугаар бүлэг дээр 9 бэлэг авьяасны тухай ярьдаг. Ямар бэлэг авьяас ярьдаг вэ? Мэрэгэн ухаан, мэдлэгийн үг, тэгээ сүнсийг ялж байх. Энэ гурван. Дараа нь итгэл, эдгэх, гайхамшиг үйл. Дараа нь иш үзүүлэх, хэлээр ярих, хэллүүдийг тайлбарлах. Эдгээр бэлгүүдийг. Тийм учраас юу гэж хэлдэг вэ гэхээр 1 Коринт ном 14 дэх бүлэг дээр хэлдэг. Хайрыг мөшөг сүнсэн бэлгүүдийг сүнсэн тэмүүлэл. Тиймээс хідүүлээ. Гимшээд ариун сүнсийг хүлээн аваад ариун сүнсний хүч чадлыг олоод гэрч болцгоё. Тэгэхээр би ингээ яриад дуусна. Ядаж тийм сэтгэлдээ болоорой заяа. Ингээ ёстой юм байна гэдгийг сайн ойлгоорой. Яаж чиг нэг ийм болчих хийсэн, энэ гिचгээсэн гэсэн сэтгэлийг аваарай заяа. Ядаж энийг нь хөлөө аваарай. Тэгэх юм бол Библиэд хэлдэг нэг үг биелнэ. Гоо хай тогш цаавал би болно. Эхнээс хүслэн. За тэгвэл ийм юм байна. Тэгвэл яах ёстой юм бэ гэсэн асуултанд хариулаад дуусгая. Нэгдүгээр үлс нэгдүгээр үлийг авах. Үлс нэгдүгээр бүлэг. Асан 1:14. Окей. Гураа. Хэсэг эмэгтэйчүүд Есүсийг Мария болон түүний дүү нар тэд нэг санаагаар байн өөрсдийгөө залбирч байлаа.
яг Иесус ариун сүнс ирэхэд хүчийг олоод гэрч олно гэдэг үгийг сонссны дараагаас түүний ихнэр, түүний их тэгээд дүүнэр, чамнар нь бүгдээрээ нэг санаагаар өөрсдийгөө залбирч зориулж байлаа гэсэн. Тэгээд 10 өдрийн турш өдөржингөө залбирсан. Тэгээд ариун сүнсийг авсан, ариун сүнсээр хүчийг олсон. Тэгээд яахааргүйгээр гэрч болж байсан. Тэгвэл тань юу яамаар яах ёстой гэж хэлэхэд байна. Залбирах. Мөний төлөө. Зүгээр нэг Бурханы хүчийг өөрөө итгэж байгаа шүү. Амен гэд яваад. Ингээм бол 10 жил хийгээгүй шүү. Ягаад бид 10 жил тэгж ирсэн юм чинь. Тайлбарыг л явах. Галгалан хүсэл эрмэлзлийн залбирал хэрэгтэй. Тэгвэл би одоо яаж өдөхөө мэдгүй байгаа шигсэн. Одоо энэ цалингаас хүмүүс ирэх гэж шүү. Тэр хүмүүс шигсэн ирэх цаамаа нийцэн ээж өгөөс. Үнэхээр олон зүйлийг сураад тавьчих юмсан. Тэгээд тэр хүн явсан дарааш нь бид ариун сүнсээр сайн мэдээ цайрах туслаа. Ингээд гिचгүүлэн залбираарай. Хийснээс хүчин гоогаад. Иш үзүүлэг хийгээрээ ишсэн дадлага хийгээрээ гэхээр цотож гүйдэг юм хийн байгаа болмоор байгаа. Намайг дадлага хийж хэлэхгүй багтаа. Би нэг хийчихсэн даач. Өөртөөнийхөө залбирж өгөөрэй гэхээр өөр бусдын ч юм уу ингэдгээ болоод байна. Намайг залбир гэж хэлчихгүй багтаа. Надад яаж яагаад яагаад өгөхгүй багтаа. Миний ойлгож байна яаж байгаа. Ийм тэмүүлэл зам хүн ишнэр залбиртаа хэнийг харгаж хийгээрэй гэхээр надад өөр хүний харгаж хийлгэж гэж цутггүйгээр яагаад гэрэхээр Бурханы сайн мэдээний арга бол зөвхөн үг бус ариун сүнс ба хүчлээ. Гэсэн бүрэн таталгаа бөгөөд тэр хүний итгэл хүний мэрэг ухаанд биш Бурханы хүчинд байх. Энэ харж байгаа тиймээс гимши тэмүүлээ. Тэмүүлж байгаа хүмүүсээ залбирч байгаа. Тийм үү? Өдөр алга нэг сүнслэг байлиг өгөөч. Нэг сүнслэг байлиг өгөөч. Залбир. Хичнээн гоё. Гадуур гараа сайн тарахаар боллоо. Би энэ хоёр хүний дагуулаа гарлаа. Хичнээн гоё. Залбирч өгөх үедээ иш үзүүлэг үгийг сонсоод яаж мэдээд байгаа? Хүмүүс тэгж шүү дээ. Яаж мэдээд байгаа? Юу яаж мэдээд байгаа юу байгаа юм бэ? Таны танд ирсэн Иесус шүү дээ. Нэрээ юу? Иесус шүү дээ. Тэгэхээр нөгөө хүний мэрэг ухааны дагуу итгэл биш болно гэсэн үг аахгүй. Энэ чинь Бурхны хүч чадварыг итгэл юм. Залбирсны дагаа идэхээр бүх чиний ямар амар энергитэй юм бэ? Юу энерги вэ? Энэ чинь Иесус шүү дээ. Дөнгөж сая танд ярьсан Иесус шүү дээ. Тэгэхээр на Иесус чинь зөндөө сонсч ирсэн гэхдээ ийм гэж мдээгүй юм байна. Ингээд сайн мэдээ ярих ахгүй ингэж. Үнгээр би хүсэж байгаа. Та бүхэн ч гэсэн нэг хүсэнд байгаа хамт яваасаа гэж уриалж байна. Амин. Хамтдаа хэлсэн юм залбирч гай.